ардын нам орохдоо банкны хүүг буулгана тийм үү? Банкны хүү шүү. Банкны хүү буулгана гэсэн юм бодлогыг байж авсан шүү. Тэгээд тэрнээс хойш Монгол банкнд нэлийн арга хэмжээнүүд бол авсан. За банкны хүү буулгах хөтөлбөр хэрэгжсэн. За энэ хөтөлбөрөөр бол үр дүн гараагүй. За Монгол банк юу гэж ярьдаг вэ гэхээр зах зээлийн журмаараа бол ер нь бол банкны хүү бууруулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зээлийн одоо нийлүүлэлтийг нэмэгдүүлээд өрсөлдөөн бий болоод энэнийхээ өрсөлдөөнөөс одоо бүтээгдэхүүн буюу одоо зээл нь өөрөө хүүн одоо доошо бууна гэсэн ийм бодлогыг барьдаг. Өнөөдөр хүртэл бодлогын хүү бол эдгээр одоо дээш доошо хөдөлж байгаа ч гэсэн зээлийн хүү бол өөрөөсөө хөдлөг үйл гэж байгаа. Эдийн засгтаа уяад байгаа байхгүй. Тэгэхээр миний бодож байгаа зүйл бол сая Монгол банкны ерөнхийлөгчийг одоо сонгох үйл ажиллагаатай холбоотойгоор банкн дээр тодорхой хэмжээний өөрчлөлтүүдийг энэ санхүүгийн зах зээл дээрх одоо том өөрчлөлтүүдийг бол хийнэ гэсэн юм амлалтуудыг авсан. Энтэй уялдуулаад урд өмнө Монгол ардын намын бас барьж байсан энэ бодлогыг уялдуулаад ер нь бол зээлийн хөв буулах асуудлуудыг бол санаачлнаа, та дэмжээрэй гэсэн ийм асуудлуудыг тавьсан. Ер нь бол зээлийн хөв бууруулахад дээр бол эдийн засгчид бол хоёр бас хуваагдаад байна. Нэг хэсэг нь бол зах зээлээр явах хэрэгтэй гэж үзэж байгаа. Нөгөө хэсэг нь бол банкны хүү механикаар одоо автоматар бол барьж болох хэрэгтэй гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл банкны хүүний дээд хязгаарыг тогтоох мөнгө хөлтэй холбоотой асуудлыг хууль одоо санаачлах юм боломж олцоод гэж үзэж байгаа байхгүй. Тийм болохоор ямар ч байсан хуулийн төсөл дээр бол ажиллаж байгаа. За он гараад хаврын чуулганаар бол амжуулж бол хуулийн төсөл оруулж ирэх гэсэн бодолтой байж байгаа. Урд өмнө одоо Эрдэнэ гишүүн одоо Арц намын гишүүн Эрдэнэ энэ хуулийг бол санаачлаа. Тухайн үед бол бас жоохон улс төр орж ирээд хойшин тавьсаар хагаад ийм хууль бол өргөн баригдсан хууль бол хилцээдэг бол өнгөрч ирсэн юм удаа. Тэгээ энэ хуулийн төсөлтэй ижил төстэй ийм хуулийг бол өргөн бариг. Нийтдээ ер нь бол 76 улс оронд бол энэ зохицуултыг бол хийж байгаа. Ер нь бол мөнгө хөлтэй холбоотой асуудал дээр бол бид заашгүй арга хэмжээ авах хэрэгтэй шүү дээ. Мөнгө хөлийг. Энэ бол тодорхой хэмжээний мөнгөн хүүний одоо дарамтаар ард иргэдийг одоо шууд мүлжих гэсэн үг үсгтээ орж иж байгаа шүү дээ. Мөнгө хөлт бол энэ бол ард иргэдийг мүлжих асуудал гэж ярьж байгаа шүү дээ. Тийм болохоор заашгүй бид нар бол энэ мөнгөний одоо мөнгө хөлттэй холбоотой асуудлыг бол заашгүй сөхөх хэрэгтэй болж байна. Банкны хүү өнөөдөр улс орнуудад харж байхад бол бодлогын хүн дээрээс нэг жишг бол 4% нэмэгдэж явдаг юм байна. Бид нар одоо өнөөдөр бол 12 бодлогын 12%-тай байж байгаа. Энэ дээр 4 нэмээд нэг 16 болох юм байна. Дээрээс нь 16 дээр одоо банкны өөрсдийнх нь үйл ажиллагааны зардал одоо тэр ашиг юмнууд нь нэмээд 4-өөс 6 хавцаа байх шиг байна. За 4-ыг нэмлээ гэхэд нэг 20%. Тэгэхээр 20% дээр бол хувьас одоо дээшээ өсөхгүй гэдэг ч юм уу ийм байдлаар бол банкны хүүгээ хязгаарлаад ингэж явбал эн чинь өөрөө доошогоо банкны өөрийнх нь одоо ашиг өмнө хөдлөхгүй ерөнхийдөө бол хадгаламж бол хөдлөхгүй боломжтой. Нийт одоо Монгол улсын хадгаламжийн бараг 90 мөнгөн дүнгийн 90% орчим хувийг бол нэг 5 орчим хувийн хадгаламж эзэмшигч байгаа гэсэн дүн байгаа шүү дээ. Тэгэхээр энд бол бас энэ мөнгө одоо хадгалж байгаа хадгаламж эзэмшигчид маань хэрвээ хадгаламжийн хүү яг энэтэй уялдаа доошоо буух юм бол зах зээл рүү энэ мөнгө бол оруулах ийм боломж олцоотой гэж үзэж байна. Алийн болгоо одоо бид дэмжихгүй гэдүүлээ харж ингээд өнөөдөр хүртэл явах уу юм. Намын мөрийн хөтөлбөр дээр суулгаад бид нар явлаа. Намаараа болоо дэмжиж явж байсан. За одоо тэгээд үнэхээр эдийн засагт бас тодорхой хэмжээний мөнгөний хүү банкны зээлийн хүү хэрэг буух юм бол эдийн засагт оруулах нь өөрөө гэж нь бол асар их байгаа шүү дээ. Мэдээж хүн одоо ард иргэд бид нар ер нь бол ажлын байрыг бид нар бий болгох гэдэг ажлын байрыг бол төр бий болгох. Ажлын байрыг хэн бий болгох вэ гэхээр ажлын байрыг аж ахуй нэгж иргэд өөрсдөө бий болгоно. Тэгэхээр энэ ажлын байр бий болгох аж ахуй хөл дээрээ босох за дээрэс нь үйлдвэрлэл хөгжих гол зүйл бол ерөөсөө мөнгө эргэлт хэрэгцээ байж байгаа. Энэ мөнгө хэрэгцээ нь одоо банкнаас банкны хүүгийн хэрэг буулгаад өгөх юм бол тодорхой хэмжээний эдийн засгт орох өгөөч бол өсөх. Ийм л хандлага байж байгаа. Тэний өргөн барих хуулийн банкус санхүүгийн байгууллага авахгүй гэсэн үг. Эдийн зүгээс бол ер нь мөнгө хөлтэй холбоотой асуудлууд банкны зээлтэй холбоотой уялдаад бол мэдээж ийшээ бол орно. Банкны хүү өөрөө ингээд буугаад ирэх юм бол банкнаас зээл авдаг одоо бус орны туршлага байна. Банкны одоо зээлийн хэмжээ бол нэмэгдээд ирсэн юм туршлага бас байж байгаа байхгүй. Тэгэхээр энэтэй уялдаад мэдээж энийг дагаад банкус санхүүгийн байгууллагын хүү бол дагаад уялдаж явна. Уялдаад бууж ирнэ мэдээж. Түүнээс бол шууд одоо том зээлдэгчдийн өөрөөр хэлбэл нэг том банкныхын асуудал
хөндөд ирэхээр доошоо бол мэдээж уялдаад буучин түнсэж одоо банк ус санхүү гэж шууд тусад нь авсан зүйл байхгүй.